Асаалтал биш үү? Наатах үзэж. Битгий үз. Нэг. За хэвлэл мэдээллийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газрын ээлжид хуралдаан яг одоо үргэлжилж байна. За өнөөдөр бол 35 орчим асуудал хилцэхээр төлөвлөсөн. За эхнээс нь гарсан шийдвэрийг та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт замын үд боомтод ажилласан тодорхой үүрэг чиглэлүүдийг мөн энэ 7 хоногийн даваа гарагт засгийн газрын ээлжид бус хуралдаан хийж замын үд боомтод авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлүүдийг өгсөн байгаа. За үүний хүрээнд та бүхэн мэднэ. Хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар өчигдөр замын үд боомтод ажилласан нэр бүхий 6 албан тушаалтныг одоо ажилласан чөлөөлж төр саатуулж орны хүмүүсийг нь томилсон байгаа. За замын үд боомтод одоо авах арга хэмжээнүүдийг өнөөдөр мөн Нямбатар сайд засгийн газрын хуралдаанд танилцуулсан байгаа. Өчигдөр хэрэгжүүлсэн арга хэмжээ болоод цаашаа авах арга хэмжээний талаар өнөөдөр мөн хэлэлцсэн байгаа. За бүгд найрамд хятад ард улсын талаас тавьж байгаа шаардлагыг та бүхэн мэднэ. Замын үддэх одоо цар тахлын нөхцөл байдлыг одоо тархалтыг бууруулах, за тээврийн хэрэгслийн хариуцлагын төхөөрөмжийг сайжруулах гэх мэт одоо шаардлагуудыг тавьж байгаа. За үүний хүрээнд ерөнхий сайд мөн өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад 7 хоногийн хугацаатай зарим үүрэг даалгаврыг өгсөн байгаа. За мөн одоо замын үдийн чөлөөт бус байгууллагатай холбоотой нэмэлт хөрөнгө гаргах тухай засгийн газрын одоо нэмэлт хөрөнгийг баталсан байгаа. Тодорхойлбол замын үд одоо боомтын одоо дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг одоо шийдвэрлсэн байгаа. За мөн чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тогтсон. За замын үдийн чөлөөт бүс энэ одоо зундаа багтаж нээлттэй хийж за бүрэн бүтээн байгуулалт бол 2026 онд багтаж орох талаар одоо холбогдох хүмүүс мэдээлэл хийсэн. За ерөнхий сайдын хувьд бол одоо замын үд чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд яаралтай одоо оруулах ийм үүрэг чиглэлийг өгсөн байгаа. За хоёрдугаарт улсын онцгой комиссоос бол зарим одоо цаг үеийн нөхцөл байдал цар тахлын эсрэг авж байгаа хариу арга хэмжээтэй холбоотой ажлуудад танилцуулсан. За үүний хүрээнд бол баяр амралтын өдрүүдэд одоо иргэдийг хэрхэн одоо зөв зохистой амруулах талаар тодорхой саналуудыг улсын онцгой комиссоос гаргасан. За ерөнхий сайдын хувьд бол улсын онцгой комиссоос гаргасан одоо саналтай холбоотой хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн байгаа. За нэгдүгээрт экспортын бомтуудтай за орон нутаг бол одоогийн одоо мөрдөж байгаа хатуу хөл оройтой хിവэрэ байна гэсэн энэ чиглэлийг өгсөн байгаа. За бусад одоо орон нутаг аймгийн хувьд бол одоо дур мэдэн одоо хөл хорой тогтоохгүй. За үүнийг бол улсын онцгой комисс үнэлгээ хийж за аймагуудыг одоо асуудлыг шийдвэрлэж засгийн газарт танилцуулж явах ийм үүрэг чиглэлийг өгсөн байгаа. За баяр наадмын өдрүүдэд бол 9 хоног амралт хിവэрэ байгаа. Тэгэхээр энэ хугацаанд иргэдийг бол ялангуяа нийслэлчүүдийн хувьд бол одоо амрахтаа нэг удаадаа бол 5-аас дээшгүй буюу гэр бүлэрээ аялал цугаалах за үүндээ бол тухайн одоо аймаг орон нутагт мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих за гэр бүлийн гишүүнээс нэг хүнийг төрөвчлсөн шинжилгээнд хамруулах за үүнд бол вакцины бол 2 тундаа хамрагдаад 14 хонсон иргэнээс бол шинжилгээ авахгүй за хүүхдүүдээс шинжилгээ авна гэхдээ хүүхдүүдийн хувьд бол 5-аас дээш нас гэдэг энэ хязгаарыг одоо насыг тогтоогоод за нэг гэр бүлээс нэг хүүхдийг төлөөлүүлж юм төрөвчлсөн шинжилгээ авах энэ чиглэлийг гаргаж байна. Тэгэхээр энэ тухай улсын онцгой комиссоос бас та бүхэн мэдээллийн дараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. За 3-р Монгол улсыг одоо засгийн газраас бол тэргүүлэх 6 чиглэлд бол энэ аялал жуулчлалын салбарыг багтаасан байгаа. Тэгэхээр үүний хүрээнд бол цогц ажлууд хийгдэж байгаа. За одоо өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар цахим визний одоо систем шилжүүлэх энэ одоо журмыг хилцэн батллаа. За дэлхийн 80 одоо улсад энэ цахим визний систем нэвтрүүлсэн байт юм байна. За Монгол улсын хувьд бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр энэ цахим визээр гадаадын 31 улсын одоо иргэдийг нэвтрүүлэхийн боломжийг бүрдүүлж өглөө. За мөн одоо Монгол улсын визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага олон улсын стандартд нийцүүлэх үүднээс за 29 хэлбэр за түүнийг задлаад 64 төрөл ангилал болгон одоо ингэж шинээр журам баталж байна. За энэхүү визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэний Монгол улсын зорчих зорилгод нь тохирсон виз олгох, за визийн талаарх статистик мэдээллийг наривчлан гаргах, за мөн одоо визийг шуурхай олгох ийм боломж бүрдэж байна гэсэн үг. За тэгээд улсын онцгой комиссоос одоо та бүхэнд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэх болно. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За засгийн газрын шийдвэрээр 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл 9 хоног бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн одоо залгуулаад зуны удирдлагч байгаатай холбоотойгоор иргэд одоо ээлжийн амралтаа эдэлж хөдөө орон нутгаар руу зорчих ийм хөдөлгөөний эрчим нэмэгдэх ийм төлөвтэй байна. За энэ нөхцөл байдалтай холбогдуулаад улсын онцгой комисс 21 аймгийн засаг дарга нар болон аймгийн онцгой комиссийн санал дүгнэлтийг сонсож мөн нэмээд бас одоо холбогдох мэргэжлийн байгууллагуудынхаа санал дүгнэлтүүдийг аваад холбогдох шийдвэрийг гаргаж өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцуулаад эцэслэн шийдвэрлсэн. За товчхон нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар одоо 20 аймагт нийтдээ 30,299 тохиолдол. За энэ өнөөдрийн тохиолдол нэмэгдэг учраас тоо зурж магадгүй. Өгөөд эмнэлэг болон цусгаарлах тохиолдол бүртгэгдсэн. За эмнэлэг болон цусгаарлын эмчлэх байранд нийтдээ 77,476 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. За орон нутагт халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан мөн орон нутаг дахь эмнэлгийн ачаалал, эмнэлгийн орны эргэлт одоо удаашарсан эрүүл мэндийн салбар дээр ачаал ирж байгаатай холбогдуулаад өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум 6 тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. За энэ хязгаарлалтын дэглэм тогтоосон аймагуудаас 2021 оны одоо 7 дугаар сарын 9-өөс эхлээд
өмнөх одоо тогтоосон байсан хязгаарлалтуудын хугацаа дуусж байгаа. Энэ хугацаа дуусж байгаа нийтдээ 13 аймгийн 101 сум одоо хязгаарлалтын дэглэм дууснаа гэсэн. Ингээд үлдсэн 11 аймгийн 100 сум цаашид хөл хорой одоо энэ баярын амралтын өдрүүдийг дамнуулан үргэлжлэх ийм төлөвтэй байгаа. Тийм учраас Улсын онцгой комиссоос 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн энэ хязгаарлалтанд дуусж байгаа аймагуудад бол нэмэлтээр ямар нэгэн хязгаарлалтын дэглэм тогтоохгүй, одоо тогтоосон байгаа хязгаарлалтын дэглэмийг сонгохгүй байх чиглэлийг аймаг орон нутгийн онцгой комисс руу өгж байгаа. За нэмээд өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр бас ирсэн экспорт импортын гол одоо бараа эргэлт явдаг, бүтээгдэхүүн гаргадаг гол хөлийн бомтууд барилдаг Өмнө Говь, Дорно Говь аймаг руу өмнөх тогтоосон журмын дагуу явна. Тухайн бомтын бүс нутагт бол хатуу одоо 20-ны дэглэм үйлчлэнэ. Энэ зөвшөөрлийг одоо тухайн орон нутгийн онцгой комисс болон улсын онцгой комиссоос холбогдох үндэслэл шийдвэрийн дагуу явна. Одоо нөгөө өмнөх журмаар явж исэн хөл хорионы үед одоо хүндэтгэн үзэх шалтгаантай ажил гарч байгаа нөгөө шатхуун, хүнс тээвэр гэх мэтийн хөдөлгөөнүүд бол тухайн аймаг орон нутгийнхаа комиссийнхоо зөвшөөрлөөр явна гэдэг ийм зохицуултыг шийдвэрлсэн байгаа. За халдвар төвчин судлалын төвөөс энэ орон нутг руу иргэдийн зарч хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй холбогдуулан урьдчилсан байдлаар одоо тооцоо судалгаа хийсэн байгаа. За энэ тооцоо судалгаагаар 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэхэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол бол нэмэгдэнэ. Энэ бол одоо ойролцоогоор 1300 орчим болж нэмэгдэнэ. За эмнэлэгт хэвтэлт бол 20%-аар нэмэгдэх ийм эрсдэл байна гэдэг ийм тооцоо судалгааг гаргаж танилцуулсан байгаа. За орон нутагт бол маш байдал бол амаргүй байгаа. Тодорхой хэмжээнд эрүүл мэндийн салбар нэмэлтээр одоо орд илгэж байгаа ийм нөхцөл байдлууд явагдаж байгаа учраас иргэдийг орон нутг руу зорчихдоо аль болох суурин газраар зорчихгүй байхыг одоо улсын онцгой комиссоос уриалж байгаа. За үүнтэй холбогдуулаад улсын онцгой комиссоос холбогдсон гаргасан шийдвэрүүд за энэ өчигдөр уржигдраас гэхлээр өнгөрсөн 7 хоногт энэ Улаанбаатар хот орчмын амралт жуулчны газрууд хариуцлагын гэрээ хийгээд одоо нээгдсэн байгаа. Тийм учраас иргэдийг аль болох орон нутг руу зорчихоос илүүтэйгээр хот орчимдоо амрах ийм уриалгыг улсын онцгой комиссоос гаргаж байгаа. За нэмэлтээр одоо хот орон нутаг хооронд зорчихдоо улсын онцгой комиссийн даргын 46 дугаар тушаалаар батлагдсан хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах төр журмын дагуу нэвтрүүлнэ гэж зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл вакцины бүрэн дунд хамрагдаад 14-өөс илүү хонсон мөн өвчлөөд идэгсэн хүмүүс бол тэдгээр баримтаа үндэслээд явна. За хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас мөн одоо вакцинд тодорхой шалтгаанаар хамрагдаагүй хүмүүс бол PCR шинжилгээ болон төрөвчсөн шинжилгээнд үндэслэн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ. За энд нэмэлтээр нэг зохицуулалт орж байгаа нь юу вэ гэхээр хөдөө орон нутг руу зарчиж байгаа нэг өрхийн 5-аас хүүхдүүдээс шинжилгээ авахар болсон. Ингэхдээ тухайн одоо нэг тээврийн хэрэгсэлд зарчиж байгаа эсвэл нэг өрхийн нэг хүүхдээс шинжилгээ төвөрчилсөн байдлаар авна. Ингэхдээ 5-аас дээш насны хүүхдээс төрөвчилсөн шинжилгээ авч тэдгээр шинжилгээнд дэр үндэслэж нэвтрүүлнэ гэж байгаа. Учир нь өнөөдөр өчигдрийн байдлаар 0-аас 18 хүртэлх насны нийтдээ 27483 хүүхэд одоо коронавируст халдвараар өвчлсөн. Энэ нь нийт тохиолдлын 21.7%-ийг эзэлж байгаа. Мөн одоо орон нутг руу зарчих хөдөлгөөнтэй холбоотой хүүхдүүдийн хувьд харьцангуй хөнгөн шинж тэмдэггүй илэрдэг учраас одоо бас энэ шин төвөрчилсөн байдлаар шинжилгээ хийх ийм зохицуултыг шинээр нээж өгсөн. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 2554 хүүхэд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ийм нөхцөл байдал байгаа учраас энэ хүүхдээс шинжилгээ авах шин зохицуултыг шинээр нэмсэн байгаа. За хязгаарлалт тогтоосон эсхээс үл хамаарч аймаг сумын засаг дарга онцгой комисс өөрийн нутаг дэвсгэр дээрх аялал жуулчлалын бүсэд байгаа одоо амралт жуулчны газруудаа Улаанбаатар хотод байгуулж байгаатай нэгэн адил хариуцлагын гэрээ байгуулж халдвар хамгааллын дэглэм сахиж одоо иргэдийг үйлчлүүлэх боломж болцоогоор хангах чиглэлийг өнөөдрөөс эхлээд аймаг орон нутгийн онцгой комисс руу өгж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо амралт жуулчны газруудын үйл ажиллагааг дэмжиж тэнд иргэд одоо нэг ингэж амрахтаа иргэд бол зөвхөн нэг өрөх гэж байгаа. Нэг гэр бүл гэхээр одоо нэг хамаатан салнаараа нийлдэг учраас нэг өрхийн хэмжээнд гэж байгаа. Ингэхдээ аль болох хүний тоог 5-аас хэтрүүлэхгүй байх. За нэг өрх биш, нэг гэр бүл биш, найз нөхдийн хүрээнд гэдэм хамт олонны хүрээнд явж байгаа тохиолдолд нэг аяллаа багийг 5-аас хэтрүүлэхгүйгээр зохион байгуулж өөр бусад багтаа холилдохгүйгээр энэ аялал амралтаа зохицуулахыг иргэдтэй бол зөвлөж мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж анхааруулж байгаа. Учир нь бол халдварын тархалт маш өндөр байгаа. Одоо халдвар
хэрвээ хөдөө орон нутагт явж байгаад ямар нэгэн байдлаар халдварын тохиолдол одоо илэрсэн, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Ялангуяа зам харилцааны хувьд авслагдмал хязгаар нутагт явж байх үед ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх юм бол энэ эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал дээр хүндрэл бэрхшээл учрах учраас аль болох олон нийтийг хамарсан бөөгнөрл үүсэхгүй, хүний бөөгнөрлийг 5-аас илүү хэтрүүлэхгүй ийм зохион байгуулалтаар орон нутагт аялж амрах ийм зохицуултыг өнөөдөр ярьж байна. За мөн орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ сая маш хүндрэлтэй байгаа. Ийм байгаа учраас орон нутагт тодорхой хязгаар тогтоосон байгаа аймагуд дээр суурин газраар орохгүй мөн одоо хот айлаар орохгүйгээр аль болох байгальд амрах боломж болцоог нь иргэдэд нээж өгье. Ямар тохиолдолд суурин газраар орохыг нь зөвшөөрөх вэ гэхээр зөвхөн шатхуун, хүнс, яралтай эмнэлгийн тусламж авах, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд тухайн аймаг нь халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулаад суурин газар руу нэвтрэх зөвшөөрлийг олгоё. Бусад тохиолдолд суурин газраар орохгүйгээр аль болох байгальд одоо боломж болцоогоор амрах ийм нөхцөл бололцоог нээж өгье гэдэг ийм шийдвэр гарсан байгаа. За Улаанбаатар хотын хэмжээнд бол тодорхой аж ахуйн нэгж байгууллагуудыг үе шаттай нээгээд явж байна. За зарим аж ахуйн нэгжүүд одоо хязгаарлалтанд байсан аж ахуйн нэгжүүд дээр хотын хэмжээнд нийслэлийн онцгой комиссийн хэмжээнд холбогдох уулзалтуудыг хийгээд хариуцлагын гэрээ байгуулад үе шаттай нээгээд явж байгаа. Цаашдаа бас улсын онцгой комисс засгийн газар бол аль болох иргэд аж ахуйн нэгж байгууллагын орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн эргэлтээ сэргээх ийм бодлого баримталж явж байгаа. Гол нь үйл ажиллагаа нэгдсэн аж ахуйн нэгж байгууллага түүгээр үйлчлүүлж байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөх зайлшгүй ийм шаардлага тулгарч байгаа. Өнөөдөр бол одоо нөхцөл байдал маш хүнд байгаа. Дэлхийн улс орнуудын талаарх мэдээллийг та бүхэн авч байгаа. Энэ COVID-19 вирусын мутацлагдсан хувилбар, шинэ хувилбарууд гарч одоо дэлхийн нийтэд тархаж байна. За ер нь зарим байгууллагын одоо олон улсын байгууллагуудын урьдчилсан тооцоогоор 8 дугаар сар гэхэд дельта вирусын тархалт бол дэлхийн нийтэд бараг 80 орчим хувьтай хүрнэ гэсэн ийм урьдчилсан тооцоо судалгаа гаргаад явж байгаа. За энэ бол бусад одоо өмнөх хувилбаруудаас илүү халдварлуулах чадвар ихтэй. Ингээд мөн одоо хүндрэл үүсгэх, ялангуяа вакцинд хамрагдаагүй хүмүүст хүндрэл үүсгэх ийм өндөр эрсдэлтэй байгаа учраас ялангуяа одоо вакцинд хамрагдаагүй иргэд мөн өндөр настай, архаг суурь өвчтөө, жирэмсэн ийм хүмүүс аль болох хөдөө орон нутгийг аль болох зорихгүй байх, хот орчимдоо амралтжуулсны газар халдвар хамгааллын дэглэмээ сахиж амрах ийм одоо уриалгыг улсын онцгой комиссаас гаргасныг танилцуулъя. За. Таваас дэш нийгүүд нэг удаа хөгжсөн шинжилгээ өгөө явах юм шүү дээ. Тэгнь. Тэр хөгжсөн шинжилгээг аймаг хөрөөрөө олоо гэхэд үүдэн хотын тийм зэгүүд байхгүй өөрснөө иргэд практикаас тэр хөгжсөн шинжилгээг аваад өгөөд тэрийг үзүүлээд явуулах юм. үйлчлэлийн хугацаа. Тийм, үйлчлэлийн хугацаа явуулах юм. За. Хоёрдугаар тийм аймагуд дурын мэдээ хэлээ авах юм шийдвэр гаргахгүй цаашдаа улсын онцгой комиссийн газрын эрсдлийн үнэлгээд зөвлөх шийдвэр гаргах гэж штэ. Одоо энэ 100 сум хязгаарлалттай байгаа юм байна. Тэгэхээр эдний хугацаа дууссан тохиолдолд цаашдаа өөрснөө дурын мэдээ шийдвэр гаргахгүй гэсэн юм лээ. Тий, одоо дуусж байгаа одоо ингээд 9, 10, 11 ингээд тодорхой хугацаатаагаар үе шаттай дуусж байгаа нийтдээ 13 аймгийн 101 сум байгаа. Өнөөдрөөс эхлээд буюу 2021 оны 7 дугаар сарын 7-оос эхлээд нэмэлтээр ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй, хөл орой тогтоохгүй одоо явж байгаа хугацаа дууссан тохиолдолд түүнийг сунгахгүй гэсэн. Энийг хоригдж байгаа гэсэн. За энэ бас нэг ойлголтыг иргэд олон нийтэд бас хандаж хэлэхэд аймаг орон нутаг бол тодорхой хэмжээнд улсын онцгой комисстэйгээ бас зөвшөлтсөд энэ нөхцөл байдал шийдвэрийг гаргаж байгаа. Зуны уйлдрал ирсэн одоо иргэд хөдөө орон нутаг руу зорчих сонирхол байгаа. Мөн одоо манайх улирлын чанартай зам, дэд бүтээн байгуулалт, барилгын ажил гэх мэт одоо бүх ажил энэ зуны дулаан улиралд явдагтай холбогдуулаад бас иргэдийн зорчих хөдөлгөөн бол маш их өндөр байгаа. Гисэн хэдий ч бид нар бас орон нутгийнхаа эмнэлгийн нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээ хэмж багтаамжийнхаа хэмжээнд бас тодорхой хязгаарлалтуудыг авч явах боломж болцоог нь аймагуудтайгаа ярьж шийдвэрлсэн. Яагаад тэгэхээр эмнэлгийн ачаал хитрэх тусам эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтон үүнийг дагаад одоо хүндрэлд нас баралт гарах эрсдэл байгаа учраас тухайн орон нутгийнхаа нөхцөл байдлыг бид нар бас харгалзан үзэж зарим талаараа орон нутагт шийдвэр гаргах боломж болцоог нь зарим талаараа олгоод явж байгаа шүү гэдэг байдлаар дунд нь бол яг дур мэдээд нэмэлтээр шийдвэр гаргаж байгаа зарим асуудлууд байгаа. Тэрийг бол тухай бүрэн
анхааруулад холбогдох арга хэмжээг нь аваад явж байгаа гэсэн. За тэр түргэгдсэн шинжилгээний хувьд Улсын онцгой комиссийн даргын баталсан журмын дагуу PCR шинжилгээ бол 72 цаг, түргэгдсэн шинжилгээ бол 48 цагийн хугацаанд хүчинтэй үйлчилнэ гэдэг ийм зохицуулт явж байгаа. За түргэгдсэн шинжилгээг бол одоо бүхий л боломжоор авах боломжтой. Аль болох иргэд бол одоо шинжилгээний цэг дээр очиж бөөгнөрөхгүй, үүсэхгүй байдлаар одоо хувийн хвшлийн лабораториуд дээр өгж байгаа, мөн нээлттэй өгж байгаа, аптекаас аваад өрхийн эмчтэй хандаад өөрөө одоо хийж чадахгүй бол одоо мэрэгжлийн эмчээр хийхгүй бол энэ бас нэг талдаа нөгөө шаардлага хангасан шинжилгээ авахгүй бол хариу буруу гарах юм магадaltaй учраас аптекаас хүртэл тэрийг аваад хийх ийм бүрэн боломж олцоо бол байгаа гэсэн. Тэр бол 48 цагийн хугацаатай явна. За нэгдүгээр тийм, хоёрдугаарт бас энэ одоо суурин газраар орохгүй гэхээр шууд одоо хотелд очоод өдөө одоо байгаа хамаатан садан ах トゥ аав ээж дээр очоод тэнд бас халдвар тархах эрсдэл бий. Тийм учраас аль болох та бүхэн одоо хязгаарлалт хамгаалтын дэглэмээ мөрдөх ёстой. Аль болох хотелоор орохгүй байх, тусдаа одоо өөрсдөө хязгаарлаж майхан сав одоо илүү гэр барих байдлаар хязгаарлалтын дэглэм, хоорондын зай барих ийм боломж болцоогоор аль болох халдвар хамгааллын дэглэмээ иргэд манай өөрсдөө маш сайн сахих ийм шаардлага байгаа. Тэгэхгүй бол хөдөө орон нутгийн одоо аслагдсан сумуудад ялангуяа энэ одоо цусландаа гарцсан байгаа айлууд руу очоод халдварын эрсдэл гарвал тэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хурж очих гэж маш хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэдгийг хүн болгонд дор бүрнээ ухамсарлаж халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөх ёстой. Дээрээс нь нэмээд Улсын онцгой комисс одоо онцгой байдлын ерхий газраас анхааруулж байгаа энэ баяр наадмын өдрүүдэд хор бороо ихтэй гол усны одоо төвшин нэмэгдсэн үерийн аюул байгаа. Мөн одоо байгальд амарч цугаалах үедээ одоо ой хэрийн төмрөөс сэргийлж одоо энэ аль болох одоо үерт өртөх боломжтой ийм сав газар нутгаас аль болох хол байрлаж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахгүй бол одоо ийм байгалийн одоо бас гамшигын эрсдэл байгаа шүү, байгалийн одоо ийм аюулт үзэгдлийн эрсдэл байгаа шүү гэдгийг бас нийт хүмүүстээс анхааруулж хэлье. Аймаг руу орох энэ хаалганы дээр төлбөртэй шинжилгээ төлбөртэй авч байгаа одоо энэ нэгдлийн тоолгоор төлбөртэй явах төлбөртэй явах. За ер нь бол төлбөрийн хувьд бол эрүүл мэндийн сайдын баталсан тушаалаар түргэвчилсэн шинжилгээ 25,000 төгрөг гэсэн тариф байгаа. Би буруу хэлж магадгүй, ер нь 25,000 төгрөг гэсэн тариф байгаа. Шаардлагатай тохиолдолд шинжилгээ төлбөртэй авах тохиолдолд 25,000-аар авч байгаа. Нөгөө батлагдсан тохиолдолд түүний ойрын хавьтлаас одоо танталтын баг очиж шинжилгээ авч байгаа тэр шинжилгээ бол үнэ төлбөргүй явж байгаа. Түүнээс биш иргэд сайн дураараа зорчих, хөдөө орон нутг руу зорчих, тодорхой хэмжээнд одоо нааш цааш хөдөлгөөн үйлдэхэд шаардлагадах энэ асуудал дээр бол сайн дурын шинжилгээ бол төлбөртэй явуулж байгаа. Түүнээс биш яг нөгөө батлагдсан тохиолдолд ойрын хавьтал эсвэл одоо би өөрөө шинж тэмдэг илэрчлээ гэдэг эрүүл мэндийн байгууллагууд төр хандж байгаа энэ шинжилгээнүүд бол үнэ төлбөргүй явж байгаа. Энийг бас ялгаж салгаж зааглахгүй бол одоо хөдөө орон нутг руу явж байгаа хүн бүрийг одоо үнэгүй шинжилгээ аавна гэдэг бол энэ эргээд татвар төлөгчдийн мөнгөө. Тийм учраас аль болох иргэд маань тэр хувийн хвшлийн лабораторид мөн өөрсдөө худалдаж аваад өрхийн эмчээрээ дамжуулаад энэ шинжилгээнүүдээ хийгээд явах боломж болцоо байгаа. Харин нөгөө батлагдсан тохиолдолд мөн шинж тэмдэг илэрсэн дуудлагагаар очиж байгаа хүмүүс бол үн төлбөргүй шинжилгээнүүдийг аваад явж байгаа. За энэ талаар эмч нартай сая багш нарт эрүүл мэндийн салбарын одоо ажилчид буюу эмч зөвлөгч асрагч яг салбарын олол одоо нэг удаагийн урамшуулал Улаанбаатарт ажиллаж байгаа 13,000 ажилчдад одоо 2 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал. За мөн Улаанбаатарт ажиллаагүй ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдад бол 1 сая төгрөгийн урамшууллыг бол засгийн газраас улсын хуралд одоо төсвийн татварлаар өргөн бариад хилцэгтэй явж байгаа. За та бүхэн бас мэднэ Улаанбаатарт ажиллаж байгаа эмч нарын хувьд бас эрүүл мэндийн даатгалын сангийн одоо өөрчлөлттэй холбоотойгоор 50 хүртэл цалингаа нэмэгдүүлэх боломжтой байгаа. За яг өнөөдөр одоо эмч нарын тавьж байгаа одоо цалинг 2 дахин нэмэх боломж бол улсын төсөвт 21 оны улсын төсөвт бол боломжгүй байгааг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. За
яг энэ тавьж байгаа шаардлагаар бол улсын төсөвт бол 1.1 их найт төгрөг шаардлагатай байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн сайдын хувьд за мөн бас бусад холбогдох байгууллагууд бол эмчнэртэй суул зарлаж байгаа эмчнэртэй байнга уулзаж мэдээлэл солилцож саналаа одоо хилцэж байгаа. Өчигдөр та бүхэн мэднэ бас эрүүл мэндийн сайд бол Сүхбаатарын талбай дээр гарч суул зарлаж байгаа эмчнэртэй уулзсан. Тодорхой хэмжээнд бас хамтран ажиллах энэ боломжтой талаараа ярилцсан талаар бол эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам бол мэдээлээд байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оны хувьд бол улсын төсөвт ийм боломж бололцоо байхгүй байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд яг эмчнэрийн одоо цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр бол засгийн газар бол нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тэгэхээр энийг бол эрүүл мэндийн сайд судалгааны ажилдаа байгаа гэдгээ та бүхэнд бас мэдээлсэн байгаа. Төсвийн тодтгол бол улсын хурлаар хэлцэж байгаа. Гэхдээ одоо улсын төсөвт бол 1.1 их найт төгрөгийн боломж байхгүй байгаа. Гэхдээ өчигдрөөс эхлээд бас одоо эрүүл мэндийн байгууллагууд буюу эмнэлгийн удирдлагууд маань бол бас мэдээлэл хийсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад одоо эмнэлгийн ажилчдынхаа цалинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлээд явах боломжтой гэдгээ бас зарласан байгаа. За өөр асуулт байгаа юу? За баярлалаа бүгдээрэнд.